Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Овдын сэтгцэн эмнэлэгт 10 жил хэвтсэн Сармажовын аимшигт яриа. Сайн байцгаана уу идэвчтэй. Өнөөдөр би та бүхэнд нэгэн сонирхолтой боловч маш харамсалтай хувь заяаны тухай ярьж өгөх гэж байна. Энэ бол зүгээр нэг зохиол биш ээ. Овдын сэтгцэн эмнэлэгт 10 жил хэвтсэн Сармажов гэх хүний өдрийн тэмдэглэл юм. Тэрнийг нас барсны дараа ах нь энэ тэмдэглэлийг олон дэлгэсэн байдаг. Энэ тэмдэглэлийг уншаад энэ хүн үнэнгээсээ солиотой байсан юм уу? Эсвэл бидний мэдэхгүй далд ертөнцийн хачин сонин зүйлийг харчгаад тэрийг энэ хүмүүс ах дүүнэр нь тоохгүй явсаар байгаад энэ хүн өснө үү мэдэхгүй. Ямар ч байсан надад үнэмшилтэй л санагдлаа. За ингээд түүх рүүгэн орцгоё. Сармажов ийхүү ярьжээ. Манай ангийнхан тэвэг хийх туглага болохоор аймгийн төвөөс нэлээд зайтай орших хогийн харлуу явцгаалаа. Энд очиод туглага хайж явтал би машины эвдэрсэн хуучин аккумуляторын сегэн дотроос овоо том туглага олтол манай ангийн олигор бим баяраад улааж авахдаа миний хамраас цус гарт лалгачаад өвгүүттэй хамт инээлцээр зугтаж одсон юм. Биш тэндээ уйлсаар үлдсэн бөгөөд өвдгөөд ирлэн суусаар байтал эгэл мэтгэд харуу бүрий болсон байв. Өнөр мартчихж би унтчихсан ч байсан билүү. Нэг л мэтгэд миний өмнө хөх гал сүүмэлзэн байснаа гинтгэн эмхтэй хүн болоод хувирчихсан. Хувхай цагаан царайтай нүд нь ерөөсөө хөдлөхгүй. Яг л манай урд талын агентын авгаа шиг яргуур царайтай. За энэ ч яг бүр шав шалтан байхыг нь хараад би хичнээн итсэн гэж. Тэгснээ тэр авгаа нүднээс гинтгэн нөгөө хөх гал асаад эхэлсэн. Би айгаад боцоо цухтах гэсэн боловч үнэндээ хөдөлж чадахгүй байснаа санаж байна. Харанхуй байсан хэрнээл тэрэн дээр гэрэл тусчихсан юм шиг л тод харагцсаар над руу төхөж ирснээ. Чиний наг зах чинь намайг хүүлчихэд жаргаж байна уу гэж асуухт нь би өнгөрсөн хавар лангомын хогийн гар дээр боож өгсөн бэрэгч ичин хорлоо байхыг таниад дүлхэж орхисон ч гар минь биеэр минь нэвтрээд гарчгаар нь айхтаа ухаан алчихсан. Нэг мэдхэд л нар гарчихсан би хогийн харын машины сэгний дэргэд хөвтөж байгаагаа мэдсэн. Үнэндээ тэр үед ичин бэргэнтэй уулзсан явдал бол зүв дүү бодит байсан уу гэдгийг сайн ухаарав. Толгой амар муухай өвдөж байсан ч арай хийж явсаар гэртээ ирсэн. Ээж гэртээ хонсонгүйгээд цагниж байна. Тэгэхээр би урьдшөө нь би ичин бэргэнтэй уулзсан. Уруул нь хавтчихсан шалтган явж байлаа. Бас үзүүн амар урт гээд хэлчихсэн чинь ээж цөг юм. Үгсэн хатсан амтнаар дог тохуу хийгээд бузартаа гэдэг нь гээд галын шилээвэрээ шүүрхээр нь би гараад цугтчихсан. Хорой болсон хон амбаартаа унтах гэснээ айгаад гэртээ ороод хэвтлээ. Нэг мэдсэн чинь намайг ичин бэргэн урт хүзүүгийн өлөөлөгчхөөд дуудаад болтоггүй. Би яагаад ч юм бэ сэмэрхэн гараад явчихсан. Тэрнийг өөрийн мэдлгүй дагсаар нэг л мэтгэд өнөөх хогийн хар дээрээ очсон. Ичин бэргэн дахиад л даг зах чинь жаргаж байна уу гэснэ. Чи надтай хамт явах. Би их гоё газар байгаа гэд олон юм яриад байсан. Би хариу хэлэх гэсэн хэдий ч үнэхээр дуу гарахгүй байсан. Өглөөсөө тартал гэртээ орон дотроо хэвтэж байгаагаа мэдсэн. Тэгээд л зүүдэлсэн байна гэж бодсон боловч ээж чи чинь яхаараа шүн гарч яваад хэдэн цаг алга болчихдөг байна. Чамайг орж ирэхийг чинь би мэдсэнгүй гэж хэлэхээр нь гинтгэн айх шиг болоод шүн болсон явдлыг ээжэд дахиад хэлсэн чинь мөн л загнасан. Тэрнээс хойш ичин бэргэн байнга л үзэгддэг боллоо. Өрх дэрвээд гэрийн өн шажигнаа тоонны завсраар ичин бэргэн нисч орж ирээд намайг авчод. Заримдаа нэг харанхуй хонглоор аваад нисчих. Энэ тухай ээжтэй хэлвч өр халгаахгүй. Удлаа яриад байх. Чи минь галзуурчихсан юм уу? Шүн чи хүнжилдөөл байсан шүү дээ. Учир нь намайг гарч аваад байхаар ээж хаалгаан дотроосоо чойжилдэг болсон юм байна. Гэтэл би тооноор гараад байдаг. Энэ тухай ээж тоохгүй болохоор нь ахта, ангийнхандаа, нагцтаа ер нь бүх таньдаг хүмүүстэй хэлсэн боловч тэд хөхрөлдөөд өрөөсөө тоодохгүй гачлантай. Аргаа барахтаа нэг шөнө ичин бэргнийг ирэхээр нь байдаг шатлаараа энэ хүмүүс өрөөсөө намайг ойлгохгүй. Та намайг бүр эндээс аваа явчаач. Гэтэл тэр тгий чи жинхэнэ зүтгэр болно гэд гараа сонгосон юм. Тэгтэл нэг юм дараа тавсан. Харин тэрнийг ах Сурмааж авн дарсан гэдгийг нь хожим нь тэмдэглэлтэд бичсэн байсан байна. Тэгээд эмч ирж нэг л их айхтар өвддөг тариа надад хийснээс хойш би юу ч мэдрэхээ болсон.
бүр хичин бэргэнтэйгэж уулзхан болсон. Харин нэг өдөр эмнэлэгт байгаагаа мэдсэн. Яагаад эмнэлэгт хэвтснээ асуусан боловч хэн ч хариулсангүй. Эргэн тойронд нэг л хачин сони хүмүүс хачин юм яриад л. Би аргаа бараад цонхон дээр очиод артал эдэн хүүхдүүд мэдрэл муут гэдэл шоолж байна. Цаана ерөөсөө танихгүй байшин барилга. Гэтэл нэгэн шөнө ичин бэргэн гинтхэн хүрээд ирсэн. Өрөөний салхивч гинт сэвхийн онгоосноо ичин бэргэн ороод ирэв. Би айсандаа нүдэн анаад хөнжлөө толгой дээгүүрээ нүгэрсэн ч тэр харагдаад байх нь тэр. Маш их ууралсан боллоо та. Салхихгүй байхад л үсэн хийсээд л аимшигтай дуугаар чи надаас цухтаагаад сэтгэл мэдрэлийн имлэгт хэвтсэн үү? Тэгэхэд би гайхахтаа би хаана байгаа юм бэ гэж асууж орхисон. Тэр учиргүй тас хөхөрснөө. Чи үнэхээр буруугүй байх. Чи ховдын сэтгэл мэдрэлийн имлэгт хэвтэж байна. Хүмүүс ийм муухай шүү дээ гэж хэлээд зэвүүн нээснэ намайг хамт явахыг ятгсан. Би чинь аимшигт газраас явахыг завдсан боловч цонхны гадуурх сараалчин төмөрөөр багтахгүй байлаа. Багтахгүй байгаагаа би гаднаас харж байгаа нь нэг л сонин. Удалгүй цагаан халааттай хүмүүс орж ирээд надад тариа хичгэлээ. Энэ тухай эмнэлгийн автоман сайлуу хасагт хэлэхэд намайг шоолж инегээд. Би өрөөсөө чамд дуу зааж өгье гэд надад тэрнийгээ зааж өгсөн. Ой, тумпун буузи бай. Ой, гострол дүүрэн коочор бай. Хэн идэх вэ? Гэдэл цаашаа зөндөө их. Жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн чинь энэ сайлуу юм шүү дээ. Гэтэл намайг үннээ яриад байхад л сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 10 жил хэвтүүлсэн. Гарахтаа би хүн гэдэг амьтныг үзэн ядах болсон юм да. Манай сурмааж авах намайг бараг эргээгүй. Харин ээж минь нас барсан байлаа. Эчин бэргэн ч яах вэ? Намайг дагаад увсад ирсэн. Бид шөнө бүр уулздаг. Мартснаас тэр өлсөж байгаагаа надад зөндөө хэлдэг байсан ч тэр нь би туцалж чаддаггүй байлаа. Өдөө ирээд би тэрний завраар шөнө болгон 10 гурил шар тус шатааж утаа гаргаж хоолдог болсон. Энэ явдал тэр маш их баярлаж би чамайг ерөөсөө зүтгэр болгохон боллоо. Харин ээж чинь байдаг газрыг зааж өгье. Дааж намайг тийшээ ойртуулдаггүй юм гэж ятгах бол. Энэ тухай сурмааж авахдаа бас бусад хүмүүст хэлбэл дахиад л өнөө галзуугийн имлэгт бариад өгчих учраас би айгаад юу ч хэлэхгүй гэдгээ сайн мэдэж байлаа. Эцэст 50 орийнхоо хүмүүсийн доромжлоос айхан ирэхэнд би ер нь ээжтэй очие гэдгээ ичин бэргэндээ хэллээ. Тэр хэлэхдээ маргааш шөнө мичид худайхаар ээж чинь чамайг ирж авна гэж хэлсэн. Диваачин гэдэг гой газар очих юм байна. Энэ 10 жилийн хугацаанд намайг ганц ойлгож байсан хүн нь шулмас болж таарсан юм да. Тэр нь ичин бэргэн байсан. Тиймээс би тэрнээс ерөөсөө айхаа болсон. За энэ ч яах вэ? Би маргааш ээжтэйгэн уулзсан. Ингээ тэрний тэмдэглэл дууссан байна. Энэ тухай тэрний ах сурмааж ав тэмдэглэн үлдээхтэй. Үнэн шүү. Мичид гудайх үеэр талигаач маань гараа сунгаад ээжээ гэж орилсоор өнгөрсөн юм да. Нүүрэнд нь үл ялыг инээмсгэл тодорсон байсан гэж ярьсан байна. За ингээд миний бэлтгэсэн өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Маванзи суугтай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн маань саб лайкаар дарахаа мартаваа.